送给你的。 Oh no, just free. Oh, thank you. 谢谢. 야, 피자. 야, 피자 이거 피자. 就是不吃饭吗？听不懂。Menu, do you have menu? English. Eating, yeah. Menu. Yeah, food menu. Okay. No spicy. Амар ихээр нь хятадаар ярьж чаддаг юм шиг мэддэг хэдэн үгээрээ. Мэддэг хэдэн үгээс ч фейл гэж шүү. Тэр ч яг би ингээд Хятадын Чончин хотод ирсэн. Монгол явах замаараа нүгээр дайрах ч яах вэ? Энэ хавар ер нь нэг яваад хэдэн бичлэг хийчихье гэж бодсон. Тэгээ энэ Чончин хот бол одоо Хятадын хамгийн их жуулчин татаад байгаа, интернет орчинд хамгийн их вайрал болоод байгаа 30 хэдэн сая хүн амьдардаг амар том юм хот байгаа юм л да. Тэгээд олон өнгийн гэрэл мөрөл асцсан. Та юун дээрээс харж исэн бол интернетээс харж исэн бол энэ Чончин гэл амар өндөр барилгатай гэрэл мөрөл асцсан. Тэгэл нэг моцилкэн дээр сундлаа л да хүж манхвалтай нэг тим рейл мэйл хүмүүс хийгээл тэр хотод ер нь ирсэн байна л да. Тэгээд ямар ч гэсэн нэг хоол идэж аваад нэг ганц пэв уучаад тэгээд өнөөдөр гараад энэ хавар одоо бусад YouTube-уудын бичлэгүүдийг би ингээ харсан чинь дандаа нэг юм амар төгс бичлэг хийгээд юм дуу мод ивссэн тэгээ Чончин бол амар гоё Cyberpunk City энэ төрөө гэх ингээл дандаа магтаал ерөөсөө очиргүй гоё сайхныг харуулаад магтаал. Би тэгтээ яг тийм юм хийхгүй л дээ ингээ боддоор харуулна. Тэгтээ магтахчгүй муудахчгүй юу болж байгааг юм боддоор харуулъя гэж бодсон юм аа. Бодож байгаа юм аа. За ингээ манай хятад найзууд шалдан суудсааж байна. Би одоо дээгүүрхөө тайлчил. Яа гэм бол та юу? За болохоо дээгүүрхөө тайлна. Сая би хятадаар нэг шалахгүй би нэг хятадаар нэг 10-20 үгэл мэднэ. Тэгээ энд чинь хүмүүстэй англиар ярих гэхээр англиар ярьдаг хүн байхгүй. Нааг англиар ярих үүдээс гайхаж махаад. Тэгэхээр нэг мэддэг пэжөө энэ төрөө гэсэн үгээрээ тэгэл ни хав шишээ гэж явна да. За нэг тиймэрхүү сонтой тэгээд ойр бичлэг хийгээгөө. Ганцаараа ярих жоохон эвгүй санагдаж байна. Саннасгүйсээ юм сон тамхи аваад. Ното юу вэ? Амар цэцэг мэцэгтэй. Так гэсэн чи гал байдаг уу да? Oh, ni hao. Can is lighter here. Thank you. Шишээ. Санэма. Би өмнө нь ерөөсөө Хятадд ирж байгаагүй тэгээд яг нэг удаа Хятад руу явж ирсэн. Тэгээд Бээжинд аэропортын хажууд нэг
ганцхан нь бол тэгэл явж исэн хиттэйг ер нь яг ингэж ерөөсөө явж байгаагүй анх удаага явж байгаа. Тэгээ би дөнгөж өчигдөр ирсэн. Миний хувьд бол одоо бүх юм амар шин санагдаж байна ер нь бол. Тэгээ хятад ч өөр амар том орн л доо яалтчгүй. Хойд зүг, урд зүг, зүүн баруун зүг бүгд өөр. Хэл мэл нь хүртэл өөр. Тэгээд энэ авийн хүмүүс л одоо яг хятадын одоо төвд Шинжаан энтрийг оруулахгүйгээр хятадын хамгийн баруун захын хүмүүс байгаа байхгүй. Тэгээд энэс цаашлахаараа Сычуан гэл тэгээд цаашаа Шинжаан энтер болоо явчихна. Тэгэхээр бас энтхийн хүмүүс одоо бидний мэддэг нөгөө одоо хойд зүгийн хятадуудаас бол шал өөр. Энэ хүмүүсүүд ер нь Монгол цонхны талаар мэдчихгүй баг. Too big. Oh. Is how much do a show change? $26, $7. Okay. 20. Okay. 2, 3. This? Yes. Okay. Back tom шүл авчираад өгчих юм одоо энэ гар мар тоогоо дөрвөн шүл ганц хүнд. Тэндээс очиод юм хомнуудаа өөрөө аваад ууж идэх юм байна л да. Яа ямар гэж юм бэ вэ? Хятад пив уучмаар байдаг. Чончин пив гэж. Чончин пижо За мэдгүй ямар ч гэсэн ингээд нэг иймэрхүү юмнууд авлаа. Нэг арьс, нэг цус, нэг тарих авсан. Энэ одоо юуны ч тарих юм дээ одоо мэдгүй. Нарц нэг тарих идчихье гэж бодоод. За ямар ч гэсэн ингээд эмэрхүү юмнууд ингээд тавиад тарихны шүл маань буцалж байна. Энд Чончин пижо Дайчгүй пив байж өнтрөө. За нөгөө тарих чинь юм болж хавирсан байна. За зэник би одоо ямар нэгэн юу муутай соус моустай холж иддэг л байх таа уг нь тэгээд дангаар намталж үзье. Нэг сүртэй хамт манд байхгүй юм байна. За ямар ч сан хоол идэд гараад ирлээ.
За тэгээ энэ энтхийн Чонгчны хятад хүмүүс ч ер нь их юм ичимхий байрын юм хом ярахаар иччихдэг, камер харахаараа иччихдэг байрын хүмүүс юм шиг санагдлаа шүү. Амьд хөгжим, гайхалтай уур амьсгал, мартагдашгүй дурсамж таныг хүлээж байна. Хоор музик фестивал 6 дугаар сарын 26-27 тасалбарыг Box Office Cinemas. 将出发，请抓紧时间。 Яа ч одоо юу болоод байна? 多少钱？ 30元有三10包的，啊检查免费。 ，OK。 快点，外国人跟。外国人帮我抽啊！ Нэг юм чих ухдаг юм шиг байна. Шууд ороод ирлээ. Hey, father, say them please. Okay. Where from? From Mongolia. Mongol. Yeah, Mongolia. Mongol. Mongol, yeah. Way Mongol. Yeah. I know. Can you speak English? Yeah. How much is it? Clean and wash 18.8 one person. Sorry? Clean and wash 18.8 one person. 2 years. 18.8. Yeah. Clean and wash. Yeah. Clean and wash 2 Ah, years. okay. 18.8. Yeah. No heart. Don't worry. Okay. 我给他说的380吧。 How many minutes it will take? 10 minutes or 20 minutes. 318元。 Oh. I see on the internet that many Mongolians in Mongolia don't like Chinese very much. You prefer Korean and Japanese, right? Yeah, it's right. Yeah. Yeah. Why? But me, no. You know. Yeah. I have no problem. Why? I don't know, maybe because of history. You know, we are fighting, China and Mongolia fighting for a long time. Yeah, I don't know. Maybe because of Russia. Oh, and yes. Yeah. How about Chinese people think about Mongolians? Like or don't like? 他们对我们中国人对蒙古人的话，其实没有太多这个。实话实说，中国人对除了对日本人之外，实话实说，对所有其他国家的人都没有什么恶意，也没有说喜欢或者讨厌之类的。
除了对日本人很讨厌。 When they say things to us Chinese or Mongols, they don't really tell the truth. Except for the Japanese, Chinese people have no ill will toward anyone from any other country, and they don't have any hostility. Saying like or hating is not just about hating Japanese people. Yeah. 你应该知道中国人为什么讨厌日本人吧？ You should know why Chinese people hate Japanese. I know. You know. It's like Nanjing massacre. Yeah. Yeah. They killed so many Chinese Yeah. people. Yeah, I know. 这次是南京大屠杀，而且日本人在二战的时候第一个侵，并不只是南京大屠杀，日本人在二战的时候第一个侵略的国家就是中国，而且日本做的很多实验都是拿中国人做活体实验。 It's not just the Nanjing massacre. The Japanese invasion of China. Moreover, Japan has done a lot of experiments, all of which are with Chinese. Yeah. But you know, Japanese, Koreans, Mongolians, Chinese, Yeah. we are all Asians. Yeah. We don't need to hate each other. Yeah. 现在的以色列就跟当初的日本一样。 But Israel is the same as Japan today. Yeah. We all same Asians. Yeah. 哥哥，你知不知道，其实，在很早之前，我们的历史记录有记录，我们之前有一个朝叫， Do you know that in fact, 我们哥哥，你知不知道，其实，在很早之前，你们蒙古跟我们中国是一个国家。 do you know that our brothers, in fact, a long time ago, your Mongolia and our China were the same country? Yeah, sure. Yeah. Like 100 years ago. Yeah. You know Inner Mongolia and Mongolia. Yeah. 100 years ago, Yeah. like we the same Qing dynasty. Yeah. No 清代， Qing. 不是清代，是我们之前有一个朝叫什么元朝吗？还是我们这不是清代，是我们原来有一个朝政叫元朝。元朝的时候，然后是蒙古人在统治这个国家，所以说信金的人很多。那个时候应该是我们是一起的。 We are not in the Qing dynasty. It was when we originally had a government called the Yuan dynasty. And then the Mongols ruled the country. There were many people who were Nanjing, and we should have been together at that time. Yeah. Yuan. Yeah. Yuan dynasty. But also Qing dynasty, we one country. And Yuan dynasty, one country. Yeah. But Chinese people, Mongolian people, different. You know, Yeah, I very know. different. Yeah. Have you ever met Mongolian before? No. I'm the first Mongolian. Second. Second. Okay. Yeah. You met here? 今天我接待了一个来自蒙古的夫妇，然后你是第二个客人。 The day before yesterday, I received a Mongolian couple. And then yours. Yeah. Oh. Okay. How old are you, brother? What do you think? How old am I? 26 or 7? Oh, I'm 34. 34. Yes. Do you have wife? No. Oh yeah. You have so much girlfriend, but no wife. Yeah. Yes. Yeah. Okay, brother. Finish? Okay. How much money you make for one day? 200. 200. Yeah, 200. Oh.
88. Yes, thank you. Okay, thank you. Thank you, bro. Good luck. I wish you the best. За нэг хятад броогоор чихээ ухуулаад амар гоё цэвэрхэн юм хам сайн сонсогддог л болчдөг юм байна. За ийш доошо бууж үзснэ. Саяны залуутай баахан Монгол хятадын талаар баахан юм ярьлаа тэгээд. Монголчуудыг хятадд дургу гэдгийг бол ер нь хятад хүмүүс мэднэ тэгээ яг яагаад дургуцаад байдгийг мэддэггүй юм шиг байна. Оо ч одоо ямар олон хүмүүс аа.不用急。不用急啊！你们急什么了？是啊，你慢慢来都行了啊。急什么？装载了，装载了，超载了，出去一个，超载了，超载了。都是按几啊？超载了，超载了。那我们不是不下，我们年龄大。谁最后下去往外出去呀？要不谁都下不了。还往下，进不了了，已经超载了。看看。反正谁也哎，最后一个你们往外走走，不要一点不自觉，这不够的。我们要下去5个，我们下去。No, don't, 真不动，真不动。那你就动不了，那就大家后边。大家后边。下一个电梯。无所谓。一个再出一个不行了。Стэн даацсан хэтэрчээд боохон олдохгүй. 我们上一个出来5个才行。那边不走呢，不走就上去了。后边他靠太近了，你是挡住了。谁挡住了？他得下，这下呗，我还得下。你踩到什么？ Стэ юу болоод нэ? 他下俩仨的，完了一洗完就没再上呢。一下了，下一个。那个在这里后面进来。人往前我不在后面进，我Даацсан 我这个 Disney даацсан хэтэрчээ боохон 前 олдохгүй. 点往前点都压偏了，往前点这还不有空场吗？怎么了？就怕下去啊！不下，我们往前点。男的永远比不上，男的。好了，走。往前点，别站偏喽！你往前，你也不下来。往前他怕他让他下来。真是的，你说了等他都走了。那我们的师姐啊，先下电梯，不要急。我靠！哎，他这装这么多人呢？下去上来更困难。За.哎呦我的妈呀！ Стэн доошоо тэр зам руу буух гэдэг юм л та. Тэгээд буудаг лифт нь 3 лифт зэрэг ажиллаад байдаг. Амар хүнтэй. 我两边站，这样下去。超载了，人家下来的人上来那么多，咱们这几个人就下去装不了了，就没站。 Хятадд хоорондоо сайхан ярилдах юм аа. 去一点，不上来超载了。可以上来，一上就走了。下一趟。 Хяад саяны асуудал. 你看这么几个人，刚才拉那么多。 麻烦您往后点夹着你。我说你们2个人上，我们上去了。你看就这么几个人就超载了，就这么个体重应当上那儿站的。我感觉不会结来了。等一下完了再上。我要不了，
这个上来就下来，你找他出来，快点结，快结，大家。杨冰冰。别急。 Яа, хэвээ. Арай юм бэ. Яа. Энэ ингээ 3 лифт байгаа. Тэгсэн хэрнээ тэгэл хүмүүсээ зөөж чадахгүй энэ хот угаасаа аялал жуулчлалд дарагдаад амар сүүлийн нэг 5 жилийн хугацаанд бол амар болж байгаа юм байлаа л да. За тэгээд иймэрхүү. Саяны хятад залуу бол Монгол гэдгсэн чи гэснэ жоохон юм ярьснаа. Монголчууд хятадуудыг айгүй үзэн яддаг. Тэгээд Япон солонгосчуудад амар дуртай байдаг гэсэн үнэн үү гэж авч байна. Тэр би одоо амар худлаа гэхгүй шүү дээ. Шууд үнээр угаасаа тийм шүү дээ. Үзэн яддаг шүү дээ. Гэл тэгсэн чинь яагаад үзэн яддаг гэл тэгэхээр өөрийнхөө бодсныг л хэллээ л дээ. Миний бодлоор хятадуудыг яагаад монголчууд үзэн ядаад байдаг гэхээр мэдээж амар том орны хажууд байгаа жижигхэн орон. Тэгэхээр мэдээж янз бүрийн зүгээр байж байгаа нөхцөл байдал нь ер нь том орны хажууд байгаа жижигхэн орн чинь тусгаар тогтнол юм хомонд дандаа аюул болчих гээд байдаг. Хятад нь бол өөрсдөө бол хажуугаар жижигхэн орнуудаа нэг тоохгүй байгаа. Нэгт тэрэндээ болдог ба хоёрт бас айгүй олон мянган жил хоорондоо байлдсан. Тэр түүхэндээ ч бас болно. Гуравт бас Оросуудын бас нэг бяцхан тарих угаалт бас явсан гэж ойлгодیں۔ Хятадуудыг ерөөсөө л аимшигтай мó танаа орныг эзлэх гээд авах гээд байдаг инэ тэрэ гэж яг авах гэжсэн нэг тохиолдол гарсан. Гэхдээ ингэж үндэснээр нэг үндэснийг үзэн ядах одоо эн чинь баг юу гэх юм бэ те? Нацизм гэх үү те? Баг тийм хэмжээнд хятадуудыг үзэн ядаад байгаа байхгүй монголчууд. Тэгж бас арай болохгүй л дээ. Хоёрхан хөрштэй ороо. Хоёр том хөршийнхөө аль нэгийг тэгж бүх нийтээр үзэн ядах чам. Маш олон сөрөг талтай тэгж үзэн ядлаа гэж бид нэр юу ч хоцохгүй яг үнэ. Тэгэл тиймэрхүү шалтгаанууд байдаг баха гэж хэлсэн чинь зөв гэж тэгэхээр гэтээ яг юм үзсэн нэг жоохон боловсралтай хүмүүс бол үзэн ядахаас илүү хятадуудыг ойлгодог баха. Тэрнээс биш бүх нийтээр яг бишээ. Тэгээд бас залуу үеийнхэн бас хятадуудыг ингэж учиргүй үзэн ядахаа болсон гэж хэлсэн. Үннээр нь л хэллээ. Тэгээд тэгсэн чи зөв гэл тэгсэн. Тэгэхээр нь хятадууд монголчуудыг юу гэж боддог юм гэсэн чи яг бид нар чинь Юан гүрний үед ч бас хөөрхөн юм мэддэг залуу байна. Юан гүрний үед нэг орон байсан. Чин гүрний үед нэг орон байсан. Монголчуудын талаар нэг их юм боддгоо шүү дээ. Гэхдээ ямар ч байсан монголчууд хятадуудад дургу гэдгийг бол мэднэ гэж авж байгаа байхгүй. Тэгэл яг л үнэн л ахaltaа хятадууд нэх одоо энэ хүмүүс бол одоо тэг ингээл энэ чончин ч юм уу иймэрхүү хотын хүмүүс нь бол Монголын талаар бүр мэдгчгүй байгаа. Ер нь бол энэ чинь ингээд шууд доошо боочтой юм шиг. За тэгвэл дэшээ гарнаа. Бид нар бол Монголын талаар яг үүндээ хальт сонссноос биш ерөөсөө юм мэдчихгүй байгаа ерөөсөө. Тэгвэл Монгол шиг жижигхэн ороо хажуу орныхаа энэ том орныг тэгж үзэн ядах болохгүй юм байна да. Энэ маань найз сая нэг юм пост оруулсан. Би тэгээд шеэрлсэн. Ийм юм хийсэн харна. Шэрлсэн чи харин залгаж ин цаачаа. Би одоо нэг залгаад ярьчтэй юм билаа. Нас гоё харагдах юм аа.
За чи яасан? Аятайхан охтууд ингэ зогсоод байна. 头摆正一点，头摆正一点，一点下巴，一点下巴。 Энэ юу болоод байгаа юм бэ? Ни хao ма. За болоо штэ. Одоо бичиж штэ тэгээд YouTube дээр тавина штэ. Сая чи нөгөө хийсэн пост чинь стори идчихвэл тэгэл ингээл залгаал ингээл ийм л яриа болчлоо. За. Энэ нөгөө за тэр яах вэ гэж. Энд нөгөө ийм газар шүү дээ. Хөрхөн охтууд байна. Нэг олон бишээ. Гэтэ яг байна. За тэгээд зүгээр чиний мэнийг мэдэх гэсэн юм уу тэгээд бишээ нэг юмруу орох гээд байгаа байхгүй. Тэгж яа. Тухтай яарэ. Тэгээ тухтай л яа за байна. За. Яа юу болоод байна? Энэ бол яг хав тэгэл өдрөөр бол ингээл харахад зүгээр нэг юм хятадтай нэг юм байшин годод юм байшин л байгаа. Тэгээд зүгээр юм лед гэрэл наагаал тэгэл ийм гоё харагдуулчихж байгаа юм л да. Тэгэл 车场的游客从这边下码头，北海道的3楼的右转向 Ямар хүн юу болоод байгаа юм бэ?红。我跟你说了，他只需要你扶他，他不会Ишүүгээ шөнийн годом руу очиж хятад залуучууд яаж шоудаж яаж шөнийг өнгөрөөд юм байна. Дунд нь орж явж үзүүлнэ. Энэ бол ерөнхийдөө нэг эмэрхүүл байд юм байна. Амар хүнтэй байна. Өнөөдөр ядж хад амралтын өдөр ч биш зүгээр 3 дахь өдөр ийм амар байд юм байна. Хагас бүтэн санд ямар байдгийг өстой. Чөтгөр бөөмдөө гэж. 尾巴红呢？牛跟龙跟我意思一样。За ингээд Шончин хотын шөнийн годомтой хэсэгт өрчгсөн байна. Тэгээд энэ годомны нэрийг болохоор 9-р годом гэдэг юм байлаа. Тэгээд ерөөсөө энэ хотын ганц гэж худлаа яриад яах вэ? Шөнийн годомнуудын хамгийн одоо том нь гэх юм уу да юм шиг байлаа. Тэгээд ч одоо юу болоод юу вэ нэ? Шууд ундаага эндээс аваад уучдаг баг та. Тийм биш. За. Эндээс ундаага аваад энд суугаад уучдаг те. Зүг. Энийг хараад ярьж исэн юм мартаад. За тэгээд энэ 9-р годмонд ингээд өрцөн бичлэг хийгээ явж байна. Гэхдээ айгүй олон хүн
байгаа болохоор юм яриад ингээд бичлэг хийгээд явхад жоохон эвгүй санагдах шинжтэй. Тэгээд одоо яах вэ? Нэг 100 татчихвал гайгүй болчих واخ. Энд нэг юм би ерөөсөө өмнө нь юм хятадд гадуур ууж идэж явж ерөөсөө үзээгүй. Яа сонирхолтой байна. 跟那边加个微信好吗？听不懂。加个微信。 English.喂。 Амьд хөгжим гайхалтай уур амьсгал мартагдашгүй дурсамж таныг хүлээж байна. Хоор музик фестивал 6 дугаар сарын 26-27 тасалбарыг Box Office цэгэнээс 这边加个微信，以后有客人的话，За нэг залуу нэг юм ярьж我给你返点，怎么样？ 좋아해. Where? Here? It's me. It's me. It's me. 对 Night club. 对 ，It's me Y2K。 Okay. I will come back. Yeah, okay. залуу тэрснэ нэг клубын нэр нөгөө бар байна, караоке байна гэдэг залуучуудын хятад хувилбар юм шиг байна. Нэг л сонин эвгүй мэдрэмж төрөөд яах юм. Ямар 100 татхал ёстой юм байна. Ийм хуурай ойж болохгүй. Иш ороод поб гэж байна шүү дээ. За тэр стор годом гэдэг тэр харагдаж байна. За энэ поб руу нөрөө ганц текила шот авч байгаа. Тэгэх юм бол арай бичлэг хийхэд гайг болох юм шиг шүү.你头那个关了哈，真的？关掉，就是 low， 这个 low。 No camera. Okay. Sorry. Стахил нэг төлцгөө. No camera. Тэсэн байна та. Энэ хоёрын газрууд нь ер нь камертай оруулдаг юм болоо. За явж үзчихэж л мэдэн дээ. Sheesh. Okay. Өгөнч би нэг юм эвгүй санагддаг юм байна надад. Тэгсэн чи өнөөдөр ямар сонин. Нэг эвгүй нэг яах учраа олж ихгүй. Хүмүүсээ санаа зовж маа. Нэг эвгүй болоод ах юм. Эсвэл нөгөө эднэр огт англиар ярихгүй хэл нэвтрүүлцэхгүй байгаа болохоор тэгээд тэрнээсээ эвгүй санагдаад байх шиг байж магадгүй юм. За ямар ч гэсэн тэгээд өнөөдөр өөрөө ууж идэхээс илүү энэ хавийг харуулъя гэж бодож байгаа. Хятад хүмүүсийн хавцаслалтай годмонд ер нь хятадын юм годмонд юу болдог талаар те хятад хүмүүс хятад залуучууд өсөөснөөс илүү те бас юм стайлиш байж майдаг залуучууд гэхээс илүү охтууд нь илүү гоё хувцалж моцолтой юм шиг санагдаж байна.
我再往这边走走。什么都。Энийг нөхөр лайв стрим хийсэн. Ингээд үчтэй юм байна. Энэ хүмүүсийн хятад охтуудын хувцаслалт ер нь нэг тийм Япон юм шиг Япон маягийн юм байна шүү. Ер нь тэгж анзаардаг даа шүү. Би саннаас нэр камераас олсон. Их давгүй өнгө мөнгөтэй харагдаж байгаа хаа. Яах вэ? За. За ишиг ингээд ишиг бол ингээд дуусж байгаа. Хоолны газар мазрууд болчих шиг боллоо. За ер нь гудам нь бол энэ л юм байна л да. Ингээд ийшээ яваад баруун өргөд ийм л гудам байгаа юм байна л да. Та ийшээ орж ирнэ. Ийшээ орж ирнэ. Татна. 你说这锅饭呢是人动，心想呢也是在中高位这种理想，而不是中位。阿姨，给我来桶冰块。冰块姐没有冰块了，怎么办呢？ Oh, can I have one tequila shot? Tequila. Yes. 0-3落后也不是不可逆转的事情。然后脚够了都不可能。龙色拉拉冰块。混烂。赵忠明去哪里了？上台确实立马有效果。 Энэ нөхдүүд хөл бөмбөг үзээд бас сууцгааж байгаа юм байна. 我也相信他会被宰。 So, do you have lemon? Yes. 那你上面是我那丢人，该死！那你是这个压制的这一个。顶多对吧？一两呢，防见全局。这是为了挣钱，这是为了生活。所以说，下面开学这些上的这个，包括录音啊，立马就上他们这儿下。哥，这他妈是我们枪之间的赠送，送给你的。 Oh no, just free. Oh, thank you. 谢谢. Онгүй өгчлээ шүү дээ. Энэ хятад хүмүүсийг монголчууд яагаад бүх нийтээр үзэн ядаад байдгийг ерөөсөө сайн ойлгодгүй юм. Ямар нэгэн тарих угаалт яваад байд юм. Эсвэл магадгүй хойд нутгийн хятадуудыг үзэн яддаг баг. Та энэ төв болон өмнөд нутгийн хүмүүс нь шал өөр л доо. 还有5分钟，衣服裹不到灯了。 Oh. 刚刚这个跑的是本场 Thank you. 第一脚打。 За ямар ч гэсэн нэг өнгөө tequila shot болсон. 看一下嘛，电子烟还是外烟？
Okay. Хятадууд бол ямар ч хэлсэн Тайланд, Вьетнам энэ төр шиг удмандаа дуу мууж хангалж зогсоо зайгүй балбадгүй юм байна. Айгу тайван ингэж намгүй морчин ингэж энд ихтэй бас алаад байгаа юм шүү. Энд ч арай алаад байгаа юм шүү. This one, 多少钱？OK。This one. over there. OK， 谢谢。Ямар гэж тамхи авчваа. Амар хайрцаг марцагтай. Бас тэ.你要到坐哪里啊？坐里面吗？听不懂。啊，走这里，从这边。So
She's going on back, she's going back to the sesame. She don't down and I'm talking back. She's fixing them. She's been trying to cover the rocks. Йоо. Коктейл авсан чинь баг миний амьдралдаа уужсан хамгийн хатуу коктейл ахаа. Ямар амар юм бэ? Энэ гэхдээ хятад октод ямар амар төрөл бүрийн ховцсон өмсдөг. Тэгээд ер нь их давгүй өстө төсөөлснөөс хав илүү юм байна шүү. Өөр нь жоохон сахтаад тэгж хараад байна. Тэгээд өөр нь бас жоохон миний төсөөлснөөс илүү нээлттэй мэлттэй байт юм байна. Сая яжсэн чинь хоёр ч эмэгтэй ирж шууд юм ярьж маржин танихгүй мөртлөө. Төсөөлснөөс өөр юм аа. За би тэгээ одоо ийшээгээ саяны нэг залуу намайг бичлэг эхлэхэд нэг залуу эргээд хүрээд ирээрэй гэдсэн. Тэр залууг олж очоод тэр баарн дээр очино. Энэ хятадд ерөөсөө гуйлах чинь байдгүй гэдсэн. Нөхдөөд сууж л байна да. Энэ олон хүн донд тэгээ 9 шидийн хүмүүс байдаг л байна л да.
Ичээ хийсэн юм шүү дээ. За тэр чи яах вэ? Ох энэ ч яасан өөрхөн хоцтой охтууд бай. Миний мэдхийн эдгээр чинь Мон гэдэг үндэстэн баг шүү. Мон үндэстэн чинь Хятадд байгаа, зүүн өмнөд Азид байгаа нэг ийм ховц өмсөд байдаг шиг санагдах юм. Яг хоёулаа явж байгаа үнэ. Яг эрэхтэд нь санал болгож эвгүй байдалд оруулж байгаа хэрэг. Сайн. За түрүүний бяцхан залуу хайчиж байна. Жижигхэн гай өөрөө хурж ирч алга болчихлоо шүү. Яа энэ бол миний амьдралдаа уужсан хамгийн хүчтэй лонга юм байлаа. За түрүүний гайг болоод энд Esmi гэдэг энэ клуб нэг орж ирчихлээ. Өнөөдрийн ажил бараг болох гэдэг шүү. Тэсвэр шууд шараа орчихлоо. Зарим авсан уух юм ууж дуусчаад. Нэг тамхи татчихад орой доо. Би ч одоо хөшрөөд шоудж маудаж чадхаа байж байгаа юм байна доо. Юу ядраад хүн амтнаас санаа зовдөг болж юм болоо. Байж байгаа юм байна доо ер нь. Би одоо дараагийн бичлэгээр Хятадын бүр яг хүмүүс амьдардаг одоо яг ийм зориулсан юм чимгэлцэн юм гой мой сайхнаа ингэж харуулсан биш яг жинхэнэ хятадуудын амьдардаг хороолол донд ороод тэдний дундор нь явж үзье гэж бодоод байгаа. Маргааш явна. Тэгээ өнөөдөр багхан уухгүй бол их уучих юм бол маргаашийн энерги хотлоо олноо. Тэгээд маргааш дөрөвөөр явчаад нөгөөдөр нь биш шууд хоошоогоо хойд Хятадын Манжуур руу явах гэж байгаа. Манжуурын тэр хаваар явах төлөвлөгөө байна. Тэгээд явна да.那个人他的700块钱，人家司机看我实在，我们都给心里卖的。哎，保证完我们是 double 的。我给了10，但是给了我少一点。Yeah, that's good, bro. 没事啊，应该来说啊。是不是特别会恶心人？你这辈子只能这样对我。你付了我double给你嘛？还怎么说嘛？你看就是浩哥付的。没有，我们就到那个二货，你说二货。二货。浩哥付的。浩哥付了，我也付了。浩哥第一付，然后我说浩哥我把手机拿过去，他也付了。是吗？那你他说你付的。我也付了。真的都付了。都付了。你要吃有看。
好人好幸福。你真的你不相信我，我是个好人呐。我也是，好人一生平安，你平安吗？哎，那我们都是19万，也没绕路啊。你也碰了。你们这是手干嘛？这我说错人了。哎呀，等等。 Амьд хөгжим гайхалтай уур амьсгал мартагдашгүй дурсамж таныг хүлээж байна. Хоор музик фестивал 6 дугаар сарын 26-27. To celebrate Box of Tsigimenes. Mini bro нэлээд сохтоо. Хөрх юм аа. Хятад хүмүүс ер нь яг хятадсан амар олон тэрбум 1.4 тэрбум хүн байгаа. Энд онцчод 9 босын хүн байгаа. Ямар ч сан хойд хятадууд, хойд зүгийн хятадууд бол жоохон сонин гараад байдаг юм шиг санагдтыг. Гэхдээ энэ хавийн одоо төв хэсгийн, урд хэсгийн хятадууд бол шал өөр хүмүүс байгаа юм л та. Яалтчгүй. Саяны бро бол тэгэл сайхан бро байна. Нэг дон туруу өгчөөл норон дээр алгадаад яваад өглөө шүү дээ сайхан. Саа ингээд тавьсан одоо юу хийж идэв бичлэг хийгээд лайв стрим хийгээд байт юм уу? Хайшин. Лайв стрим гэснээс би одоо удахгүй кик дээр лайв стрим хийдэм билүү гэж төлөвлөд байгаа. Тэгээд яг яаж хийх бас уучраа болохгүй. Жохон сонирхоод үзсэн тэр IRL гэсэн одоо миний яг хийдэг энэ влогтой яг адилхан тийм годмаар одоо яг камера бариад лайв стрим хийгээд явдаг тийм төрлийн лайв стримүүд аягүй байд юм байлаа. Тэгээд тэрийг туршиж үзье гэж бодоод байгаа. Тэгээд яг яаж хийх уучраа бас сайн жоохон олохгүй байгаа. Тэгээд ойрын хугацаанд эхэлнэ. Ямар ч үсэн Монгол явчаад Монголд нэг сар гарan байчаад буцаад гарахтаа лайв стрим хийж эхэлнэ. Яа энэ хятад охтуудын бас хувцсны шийдэл мэдл бол бас тэ гоё нөө хөөрхөн байна уу? Айлын охтууд энэ ямар амар хатуу юм бэ? Хэвээ болоо. Энд тавьчаад иш орно. Камертаа оруулах юм болоо да. Тэнд сая Монгол охтууд сууж шүү. Монгол эмэгтэйчүүд. Яа. 这个要关了哦。看到这个关了。OK。
За гараад ирлээ. Ямар ч хэлсэн. Сая бол Монгол 3 хүн бол энд бол байна. Хажуугаар зүрхтээ монголоор яриад гэхдээ намайг анзаарахгүй бол байна л да. Тэгээд тэгээд өнөөдөртөө ингээд болидо одоо клубууд нь ямар ч гэсэн иймэрхүү юмнууд байд юм байна. Хүмүүс нь иймэрхүү хүмүүсүүд юм байна. Одоо өөр чи үзүүлэх хөвдөө тэгээд харьж байгаагаа ганцаараа харьж байгаагаа харуулахгүй бол хүмүүс ч бороо зүргээр бодоо хартас ирдээд наатха бавсан уу мавсан уу охин бавж гин үү мавж гин үү амар юм яриад байдаг. Одоо нүдэн дээр нь такси дуудаад нүдэн дээр нь харьж үзүүлээ да. Гэтэ гоё юм байна. Төсөөлснөөс бол хиттийн шөнийн амьдрал бол бас хиттийн гэхээс илүү Чонгчин хотын шөнийн амьдрал бол гоё юм байна. Одоо л уг нь яг л жоохон халж л байна л да. Гэхдээ одоо халлаа гэдээ одоо яалтаа ч үлээ ганцаараа одоо таксигаа дуудаад явъя да.酒吧老板。Хятадаар уучлаарай гэдэг юу гэдэг юм бэлээ. Уучлаарай гэж мэдэхгүй. Sorry хэлгээл хөвгөд байгаа. За эндээс такси дууднаа. Түрүүний нэг коктейлээ барахгүй шүү. Болж байгаа юм байна да гэж. За энэ чи юу вэ? Oscar KTV гэдэг чи одоо караоке үстэй тий. Тэнэг том караоке шүү дээ. Хаяа. За. Шүтгэнтэй да. За эндээс такси дуудана. Тэгээд Чонгчин хот руу ирж энэ хаваар явж үзэж байгаа хүмүүсээ бол энэ шүү 9-р гудам 9th Street гэдэг A-map дээр хайгаад үзвэл гараад ирнэ. Ийм гудам байд юм байна. Сонирхолтой. Нэлээд сонирхолтой. Таксиныхын ап нь болохоор энэ DD гэсэн ап байна. За тэгээ энийг ингээ харах юм бол мангар хямдхан. Би одоо 4.4 км явхад 15-16 явна гэдэг чи одоо 6-7 мянган төгрөг юм уу да. Хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн балиар хямдхан. 21 юу лээ 16 тийм ээ. Энд чи амар хямдхан л гэсэн үг ямар ч гэсэн. Монголд одоо 4.4 км-ийг 6.1 за мэдхгүй өстой надад бол өстой төвч баримжаа алга. Хурган халаалттай байна. За ингээд таксиндаа суусан. Ганцаараа байгаа. Сайн баталгаажуулахгүй бол хардас хэрдээд байдаг шүү. За тэгээд бичлэгээ дуусгая. Дараагийн бичлэг болохоор хятадуудын яг амьдардаг neighborhood руу
Хятадуудын биш яг энэ Чонгчин хотын neighborhood руу орж ямар шохтоо царай мэрэт болж neighborhood руу орж бичлэг хийнэ гэж бодож байгаа. Тэгээд дараагийн бичлэгүүд үргэлжлээд ороод байх болноо.